Хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг ариун инэрэнгүү Бурхан Аав минь, Бурхан танаас холдон гим нүгэл дунд амьдарч байсан бид бүгдийг хормоо үйлсийнхээ улмаас Бурхантай дайсан байсан бид бүгдийг өрөвдөж Бурхан таныг мэдээгүй байх үед Эзэн Есүс бидний авах ёстой байсан хараалуулан шүүлтийг бидний өмнөөс авч Эзний урсгасан тэр үнэт цусаар бидний гим нүглийг мөнхөд угааж өгөөд ямар ч гавьяа зүтгэлгүйгээр биднийг аварч өгсөн таны агуу нэгүсэлд талархаж байна. Бурхан таны агуу тэр нэгүсэл хайрыг бидэнд ухааруулж мөнхийн ам болон найдварыг бид бүхэнд өгсөнд тэр агуу нэгүсэлд талархаж байна. Одоо үлдсэн амьдралдаа биднийг аварсан Бурханы хүсэл болон алдрын төлөө амьдрахыг хүсэж байна. Энэ цагт эзэн таны үнэт цусаар золилтыг авсан бид бүхэн эзний өмнө хамтдаа цуглан эзний агуу хайр болон нэгүслийг магтан дуулж эзний үгийг сурж эзэнтэй хамт хийж байгаа энэ ариун нөхөрлөл донд хамт байлгаж байгаад баярлалаа. Энэ цагт ч эзэнтэй хамт байгаа гэдэгт итгэж байна. Бидний хүн тус бүрийг эзэнтэй ажиглан харж өршөөлийн мутраараа хүн бүрийг зууран барьж хүн тус бүрд хэрэгтэй нэгүсэл болон үг ариун сүнсний хүч чадлаар зууран барьж өгөөсөө хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна. Бид үлдсэн амьдралдаа зөвхөн Бурхан таны алдрын төлөө зөв зохистойгоор хэрхэн явах ёстойг бидэнд зааж өгнө. Орон даяар байгаа манай чуулган дэлхийн олон чуулганууд хүн хэцүү байдал донд итгэлээ сахин сайн мэдээг тарааж байгаа бүхий л ахын дүүст эзэн та үг болон ариун сүнсний хүч чадлаар хамт байж өгч ямар ч зовлон бэрхшээл донд зоригтойгоор эзний сайн мэдээг тунхаглан олон сүнс аврагдах Бурхан таны агуу ажлыг хүчтэйгээр хийж чадхад туслаарай. Өвчтөй байгаа ахын дүүс мөн итгэлээр сул дорой ахын дүүс сорилтонд байгаа хүмүүс Бурхантай өөрийн нэгүсэл болон үгээрээ зууран барьж нэг ч хүн бүдрэхгүй байхад тусалж өгөөрэй. Цаг үе тутамд хэрэгтэй үгийг бидэнд өгч бидний явах ёстой замыг зааж өгдөг эзэн минь. Энэ цагт ч эзэн та бидэнд илчлэхийг хүссэн өөрийн үг, өөрийн ариун хүслээ бидэнд илүү ихээр ухааруулж ойлгуулж өгөөрэй. Бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. Магтан дуудуулах болно. 깊은 어둠 속에 홀로 두시는지 어두운 밤은 왜 그리 길었는지 나를 고독하게 나를 낮아지게 세상 어디도 기댈 곳이 없게 하셨네. 광야에 서 있네. 주님만 내 도움이 되시고 주님만 내 빛이 되시는 주님만 내 친구 되시는 광야
주님 뜻만 이루어지기를 나를 통해 주님만 За Библиэсээ хайж олё. Матай 6-гийн 9-13 хүртэл удаанаар хамт уншия. Матай 6-гийн 9-13 хүртэл уншия. Тиймд ийхүү залбир: Тэнгэр дэх бидний эцгээ, таны алдар ариунаар дуурсдагай. Таны хаанчлал эртүгвэ. Таны таалал тэнгэрт шигэ газарт бас биелдэгвэ. Бидний өдөр тутмын хүнсийг өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртнүүдээ уучлсны адил бидний өрийг бас уучлаач. Биднийг уруу татлагад бүү автуулаач. Ёрийн муугаас гэтэлгээч. Хаанчлал, хүч чадал, алдар суу мөнхөд таних. Амен. Эзний заасан залбирал уг нь өнгөрсөн 7 хоногийн сургаалаар дуусгая гэж бодсон. Гэтэл чухал зүйл бас үлдсэн байсан. Тийм болохоор зүгээр өнгөрөх боломжгүй байлаа. Тиймээс дахин нэг удаа сургаал заахаар болсон байна. Одоо эзний заасан залбирлыг бүгдээрээ цээжээр уншиж чаддаг болоо эзтэй. Энэ үг болгоно нь эзний айлцсан энэ үг болгон гүн гүнзгий утга санаатай байгаа учраас бид нар хэрхэн залбирах ёстой вэ? Чухал тийм агуулгуудыг хэлж өгсөн байгаа учраас яг үүнийхэн дагуу залбирах гэж бид нар бас хичээх хэрэгтэй. Тиймээс эзний заасан залбирлыг цээжлээ зогсохгүй яг тэр утга санааныхан дагуу бид нар залбирах хэрэгтэй. Өнөөдөр харин хэлэх ёстой үг маань 6-гийн 13 дээр байгаа. Биднийг уруу татлагад бүү автуулаач. Ёрийн муугаас гэтэлгээч. Тэгэхээр энэ үгийн тухай бодож үзнэ. Товчхон үг юм шиг боловч энэ дотор олон утга санаа байгаа. Библиэлд сорилтын тухай үг олон төрлөөр гарч байгаа. Томор 3 хэсэгт хувааж байгаа. Сорилт, уруу татлага гэж байгаа үг боловч англи библиэлдээс харах юм бол тэр нь бас өөр үгээр гарч байгаа. Өнөөдөр хэлэх гээд байгаа агуулга бол эхний үг нь бузар сүнсний сорилт байна. Түүнийг temptation гэж хэлдэг. Уруу татлага, мэхлэх гэсэн тийм утгатай байгаа. Түүний дараа бас нэг нь аврагдсан бурхны хүүхдийг дасгалжуулж бэлтгэхийн тулд өгдөг сорилт байгаа. Түүнийг trial гэж хэлдэг байна. Бас нэг нь тэр хүний итгэл ямар вэ гэдгийг бурхан шалгаж сордог. Англиар түүнийг тест гэж хэлдэг байгаа. Тест сайн мэднэ үсттэй. Тиймээс томоор ингэж 3
ангилж байгаа. Өнөөдөр эдгээр агуулгын тухай товчхон сурах болно. Бидний гурав татлагад бүү автуулаач ёрын муугаас гítэлгээч. За тэгэхээр уруу татдаг нэгэн, сорьдог нэгэн нь хорон муу нэгэн болох бузар сүнс ёрын муу нэгэн байна. Аврагдаагүй хүмүүсийг бол аврагдуулахгүй байлгах гэж бузар сүнс энэ ертөнцийн хоосон зүйлсээр мэхэлж сэтгэлийг нь ганхуулж авралд хүргэхгүй байхыг хичээдэг. Харин аврагдсан хүнийг бузар сүнстэйгээ зөнд нь орхидог юм биш. Харин итгэлийн амьдралаар амьдарч чадахгүй болгохын тулд Бурхны өмнө ямар ч хэрэгцээгүй хүн болгохын тулд бас олон зүйлээр сорьдог байгаа. Үүнийг temptation гэдэг байгаа. Тэгэхээр энэ temptation-ы тухай эхлээд бодож үзье. За энэ уруу татлага сорилт бол ёрын муу нэгэн гаргаж ирж байгаа. Тийм сорилт байна. Бид өөрсдийнхөө хүч чадлаар энэ бузар сүнсний уруу татлагыг ялж чадахгүй. Энэ завхарсан тэнгэр элч бузар сүнс шүү дээ. Хүнийг бүтээхээс өмнө Бурхан эхлээд тэнгэр элч нарыг бүтээсэн. Библиэлд Даниэл илчлэл номноос харах юм бол тэнгэр элч нарын тоо түм түмээрээ мянгаараа гэж хэлсэн байгаа. Үнэхээр олон байгаа. Тэр дунд онцгой тэнгэр элч Габриэл, Михаил, Люцифер бүх тэнгэр элчийн 3-1-ийг энэ 3 тэнгэр элч хариуцаж байсан. Гэхдээ Люцифер гэх тэнгэр элч нь Бурхан шиг болох гэж бардамнаж байгаад Бурханаас хөөгцөн. Люцифер болон түүнд харьяалагдж байгаа 3-1 тэнгэр элч нарыг Матай 25:41 дээрээс харах юм бол надаас зайл, диавол болоод түүний элч нарт бэлтгэсэн мөнх гал дороо гэсэн байгаа. Там бол уг нь бол хүнийг явуулахын тулд бүтээсэн газар биш, харин завхарсан тэнгэр элч буюу бузар сүнсийг явуулахын тулд бэлтгэсэн газар. Гэтэл бузар сүнсийг шууд там руу явуулсан бол болох байсан. Гэтэл хэсэг чөлөөтэй орхисон байгаа. Бузар сүнсийг ч гэсэндээ Бурхан хэрэгжилж байгаа. Сургаалт үгс номноос харах юм бол эзэн бүгдийг зоригтой бүтээсэн тул буруутууд шийтгэлийн өдөрт зориулагджээ гэсэн би. Бузар сүнсийг ч гэсэндээ Бурхан хэрэгжилж байна одоо ч. Бузар сүнс одоо тамд очилгүй энэ дэлхийд дээр ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бузар сүнсийг уруу татдаг нэгэн гэж байгаа. Тэнгэр элч бол Бурханы дараагаар орох хүч чадалтай нэгэн болохоор бид өөрсдийн хүчээр ялж чадахгүй. Тийм болохоор Бурханы тусламжийг чин сэтгэлээсээ гуйх хэрэгтэй. Тиймээс Матай 26-гийн 39-оос харах юм бол Есүс баригдаж явхаас өмнө Есүсийн нүүрэн дээгүүр урсаж байсан хөлсөн цусан тусал мэт тусалж байсан. Тэгээд миний хүслээр биш танихаар болог гэж залбирсан. Загалмай дээр үхэхээр шийдвэр гаргасан тэр залбирал Есүсийн махан бие биднийхтэй адил ийм сул дорой махан бие байсан. Энэ махан биеийн загалмайн ичхүр болон зовлон хүсээгүй. Гэхдээ Есүс энэ газар дээр ирсэн зорилго нь Бурхан хүн шиг болж ирээд хүний сул дорой байдлыг өөртөө тээж хүний гим нүглийг бүх биедээ авч хүний авах ёстой байсан хараал шийтгэлийг өмнөөс нь аваад үхэж цусаа урсгаснаар бидний сүнсийг аврах ажил байсан. Түүний төлөө ирсэн учраас Есүс бултхих аргагүй тийм ажил байсан. Тиймээс миний хүслээр биш харин танихаар болог. Энэ аягийг надаас өнгөрүүлээч. Миний хүслээр биш танихаар болог гэсэн. Эцгийн хүсэл нь гим нүгэлгүй Бурханы цорын ганц хүү бидний өмнөөс үхэж цусаа урсгаснаар биднийг аврах нь Бурханы хүсэл байгаад байна. Тиймээс
Есүс ч гэсэндээ өөрийнхөө махан биеийн сул дорой байдлыг ялахын тулд хичээж зүтгэж чин сэтгэлээсээ залбирсан. Яг адилхан агуулгаар 3 удаа залбирсан. Гэхдээ тэр цагт шавнар нь нэг зайдуу бүгдээрээ нойрмоглоод унтаж байсан шүү дээ. Шавнарыг нь бодоод үзэх юм бол 3.5 жилийн турш Есүсийг дагангаа үнэхээр их зовсон, ядарсан. Тиймээс ядарсандаа унтаад өгсөн байна. Тэгтэл Есүс Матай 26-гийн 41 дээр уруу татагдахгүй тулд сэргэг бай, залбир гэж хэлсэн байгаа. Шавнар нь тэгтэл сэргэг байж залбирч чадаагүй. Тийм болохоор уруу татагдахгүй тулд гэж хэлсэн. Есүс баригдаад явхад шавнар нь бол үхсэн ч эзнийг үгүйсгэхгүй гэж хэлж ийсэн ч баригдаад өөхөх үедээ гэд бүгдээрээ зүхтацгаасан шүү дээ. Залбирдаггүй байсан болохоор Бурхны тусламж байгаагүй учраас тэд нар бүгд уруу татлагт унсан байгаа юм аа. Сорилтонд унсан. Хоёрдугаар бид нар 2:9-оос харах юм бол итгэл сүсэгтэй хүмүүсийг сорилтоос ангижруулах гэж хэлж байгаа. Итгэл сүсэгтэй гэдэг нь энэ итгэл сүсэгтэй хүмүүсийг сорилтоос авардаг. Энэ итгэл сүсэгтэй хүн гэдэг нь аврагдсан хүнийг хэлж байгаа. Бурхны хүслийн дагуу амьдарж байгаа Христэд итгэгч нар залбирч Бурхны үгэнд найдах үед Бурхан итгэл сүсэгтэй хүмүүсийг сорилтоос ангижруулдаг, авардаг, сорилтонд оруулдаггүй, аварч өгдөгөө гэсэн үг. Тийм болохоор бид бүхэн залбирлаар дамжуулан сорилтыг ялах хүч чадлыг авдаг бахна. Тэгээд эзний удирдлагад дунд бид нар амьдрах боломжтой, үйлдэх боломжтой. Яаков 1:14-15-аас харах юм бол хүн уруу татагдаг нь хүсэл тачаалдаа автаж өдөөгдөх үедээ уруу татагдаг гэж хэлсэн байна. Хүнд завхарсан хуучин зан чанар гэж байдаг. Аврагдахын өмнө ч байсан, аврагдсны дараа ч гэсэндээ өөрчлөгдөөгүй тийм хуучин зан чанар байдаг болохоор булар сүнс түүгээр нь дамжуулан сорж уруу татдаг байгаа. Есүсийн 12 шавийн нэг болох Искариотын Юдас мөнгийг хайрладаг байсан. Мөнгөнд хандсан шунал байсан болохоор Есүсийг зарсан шүү дээ. Йохан 12:4-өөс харах юм бол энэ Юдас мөнгөний хүүдийг хариуцдаг байсан болохоор Есүсийг хүлээн авсан Мария Есүсийг тослох гээд маш үнэтэй тийм үнэр тос бэлдсэн байгаа. 300 динарын үнэтэй. 300 динар гэдэг нь нас биенд хүрсэн эрэгтэй хүн жилийн турш ажиллаад олох мөнгө байгаа. Тэгэхээр маш үнэтэй зүйл байгааз. Гэтэл тэр мөнгийг одоо хормой хийх гээд бэлдсэн байсан уу? Ямар тач өөрийнх нь бүх хөрөнгө байсан. Гэтэл түүгээрээ маш үнэтэй үнэр тос аваад түүнийг хаглаад Есүсийн бие болон хөлийг тосолсон байгаа. Тэр үед шавнар нь яагаад ингэж өрн тарн хийн вэ? Үүнийг 300 динараар зарж ядууст өгч болох байсан шүү дээ. Гэтэл хамгийн урд нь гараад үүнийг хэлсэн нь энэ Искариотын Юдас байсан ба. Тэр ядуусын талаар санаа тавьсандаа бус Искариотын Юдас 12 шавийн мөнгөний хүүдийг барьж ирсэн байгаа. Мөнгийг хариуцсан байсан. Тийм болохоор Есүсийн үйлдэл
зүйл нь ядуучуудад хүртэл тусалж исэн болохоор Библи хэлж байгаа Юдасыг тэр хулгайч байсан болохоор тэгж хэлжээ гэсэн байна. Нийтээр хэрэглэх ёстой байсан мөнгийг in my pocket одоо юунд хэрэгэлсэйг мэдэхгүй өөрийнхөө халаасанд хийж байсан. Тэгэхээр мөнгийг хайрладаг хүн байсан байна. Гэхдээ миний нэг ойлгохгүй байгаа зүйл мөнгөнд дуртай хүнд яагаад тэр мөнгөний хүүдийг хариуцуулсан бол мэдэхгүй. Бидэнд сургамж өгөхийн тулд баха. Тиймээс энэ бозор сүнс Юдасыг сорьсон байна. Тэгэхээр мөнгөнд шуналтай байсан энэ Юдас эцэст нь Есүсийг 30 мөнгөн засаар зарсан шүү дээ. Есүс хэрвээ хаан болох юм бол нэг суудалд суух гээд энэ Юдас мөнгөний хүүдийг хариуцж ирсэн болохоор би сангийн сайд болох байхаа. Сангийн сайд болох юм бол одоо найр хийн шүү дээ. Тэгж бодсон бах. Гэтэл Есүс ямар ч хүч чадалгүйгээр цаазаар авах ял аваад баригдаад явхад тэр бүх найдлага нь тасарсан байгаа. Тэгээд эсрэгээрээ Есүсийн шав гэсэн асуудлаас болоод өөрөө хүртэл баригдаад явах үе. Тиймээс Есүсийг үгүйсгэж Есүсээс урвж түүнийг худалдсан. Зарсан гэдэг нь хэний ч мэдгүй газарт Есүс шөнөөр шавнартайгаа очиод залбирж исэн. Гэтэл тэр шөнө Есүсийн байсан газрыг зааж өгөөд Есүсийг өгөх тул хэдийг өгөх вэ гэтэл 30 мөнгөн зоос гэсэн түүнийг нь урьдчлаад авсан байсан байна. Тиймээс Иохан 13:2-оос харах юм бол Есүсийг бариулах санааг Симоны хүү Искариотын Юдасын зүрхэнд диавол хэдийн өгчээ гэсэн байгаа. Тэгэхээр энэ бозор сүнс тийм сул талтай хүний сэтгэлд шунлыг төрүүлсэн байгаа хам. Есүсийг зарах юм бол өөрөө ч баригдахгүй мөнгө ч олж болох боломжтой байна гэсэн бодол. 3.5 жил дагсан юм чинь үндсэн өртгөөч болтугай олж авъя гэсэн бодол төрсэн байна. Гэтэл Иохан 13:27-оос харах юм бол энэ бозор сүнс сатан Юдасын зүрхэнд Юдас шүглөв гэсэн. Тэр нь үйлдэл болж гарсан байна. Тэр шуналтай байсан Юдаст Есүсийг зарыг гэсэн бодлыг өгч тэгээд нөгөөх нь үйлдэл болж гарч байна. Тиймээс Есүсээс урвж түүнийг зарснаар тэр там руу явсан. Есүс Юдаст ер нь зарагдах юм шиг байна уу? Юдас өөрийнхөө сүнсийг л зарсан байхгүй юу? Тиймээс Есүс би бичигдсэнчлэн явнаа. Есүс бичвэрийн дагуу үхэж, бичвэрийн дагуу дахин амилж, Тэнгэр өдөргөгдөн Бурхны өмнө очих хэдий ч намайг бариулах тэр хүн золгүй ээ. Тэр хүн төрөөгүй байсан бол дээр байх байсан гэж хэлсэн. Төрөөгүй байсан бол ядчил там руу явахгүй шүү дээ. Энэ Юдас тэр шунлын улмаас өөрийнхөө багш болох Есүсийг түүнээс урвж там руу хаягдсан байна. Аврагдсан хүний хувьд одоо тэр хэмжээнд биш юмаа гэхэд одоохондоо хуучин зан чанар нь байгаад байгаа шүү дээ. Өөрчлөгдөөгүй хуучин зан чанар. Бозор сүнс түүнийг нь ашиглаад сорж уруу татдаг. Итгэлийн амьдралаар амьдруулахгүй гэж Бурханд ямар ч хэрэгцээгүй хүн болгох боломжтой. Тийм болохоор 1-р Петр 2:11-ээс харах юм бол сэтгэлийн чинь эсрэг дайтдаг махбодын хүсэл тачаалуудыг цээрл. Сэтгэлийн чинь эсрэг дайтдаг махбодын хүсэл тачаал. Бидний дотор махбодын хүсэл тачаал энэ нь хуучин зан чанарыг хэлж байгаа. Энэ нь сэтгэл буюу сүнс аврагдсан хүний дотор ариун сүнс байгаа.
энэ махан биеийн хүсэл тачаал ариун сүнсний ажилд ариун сүнсийг эсэргүүцдэг байгаа. Сэтгэлийн чинь эсрэг дайтдаг махбодын хүсэл тачаалуудыг цээрл гэж байгаа нь махбодын хүсэл тачаалтайгаа тэмцэж ял гэсэн утгатай ахна. Тийм болохоор Христэд итгэгч хүн Бурхны үг ариун сүнсээр махбодын хүсэл тачаалтайгаа тэмцэж ялах ёстой. Эхний ээлжинд өөрөө өөртөөгөө тэмцэх Христэд итгэгч хүн өөрөө өөртөөгөө тэмцэх нь эхлээд чухал байгаа. Тэгээд хараахан өөрчлөгдөөгүй байгаа хуучин зан чанар махбодын хүсэл тачаалуудыг ашиглан бузар сүнсний янз бүрийн сорилт ирдэг гэдгийг мэдэх хэрэгтэй. Аврагдлаа гэд бузар сүнс биднийг орхидоггүй байх нь болгоомжлох хэрэгтэй. Тиймээс биднийг уруу татлагад бүү автуулаач гэж хэлсэн энэ үг үнэхээр чухал утга агуулгатай байгаа. Тэнгэр дэх бидний эцгээ гэж хийж байгаа энэ залбирал бол аврагдсан хүний л хийх боломжтой залбирал. Аврагдсан хүн уруу татлагад автаж болохгүй байна. Авралыг нь булаагаад авч чадахгүй ч тэр хүнийг махан биеийн дагуу амьдруулж чадна. Итгэлийн амьдралаар амьдрахад нь саад болж Бурханд хэрэгцээгүй хүн болгож чадна. Тиймээс өөрөө өөртөөгөө тэмцэх хэрэгтэй байна. Эхлэл 3-ын 14-өөс харах юм бол Эхлэл 3 дугаар бүлгээс харах юм бол Адам, Ева хоёр Бурхны үгэнд дуулуургүй байгаад Эден цэцэрлэгээс хөөгдөж гарах тийм үйл явдлыг бид нар хардаг. Адам хэлсэн шүү дээ. Миний чамд идэж болохгүй гэсэн тэр сайн мог мэдүүлэгч модны жимснээс чи эхнэрийнхээ үгийг сонсож идсэн үү? Тэгээд Евад би чамд хэлээгүй шүү дээ. Чи нөхрийнхөө үгийг л сонсох ёстой байсан. Гэтэл би чамд тэгж хэлсэн үү? Би итгэх үгсэндээ идсэн юм уу? Тэр могоол намайг мэхэлсэн болохоор би идсэн штэ гэдэг. Эден цэцэрлэгийн тэр могой одоогийн шиг ингэж хэвлэр мүлхдэг амтан байгаагүй. Тэр бол баталгаатай. Эхлэл 3 дээрээс харах юм бол эзэн Бурхны буй болгосон хээрийн хамаг амьтдаас хамгийн ов мэхтэй нь болох могой гэж байгаа. Магадгүй хөлтөө байсан могой юм шиг байгаа. Тийм болохоор энэ бузар сүнс хамгийн ов мэхтэй могоогоор дамжуулан Еваг унгасан шүү дээ. Гэтэл могоо намайг мэхэлснээс болоод би идсэн. Энэ нь юу гэсэн үг вэ? Бузар сүнсний уруу татлагт ороод унсан бахан. Тиймээс Бурхан хэлэхдээ бас чиний үр тэр эмэгтэй үрийн хооронд дайсагнал үүсгэнэ. Чи хевлийгээрээ мүлхэн явдаг болно гэсэн. Тэгэхээр эдийн цэцэрлэгт байсан могоо бол мүлхэж явдаггүй байсан, хөлтөө байсан байгаа юм. Одоо харин хевлийгээрээ явж байгаа нь хараагдсан дүр төрх. Тэгээд амьдралынхаа бүхий л хоногудад тоос шороо идэх болно. Тоос шороо идэж амьдрнаа гэдгийг хэлсэн байна. Гэхдээ энэ үгийг та бүхэн ойлгож гин үү? Одоо могой тоос шороо идэж амьдарч гин үү? Мэлхий идэж амьдарч гин үү? Мэлхий ч юм уу өөр тийм шавж хорхоо идэж амьдарч байгаа үсттэй. Гэтэл Бурхны үгэнд Эхлэл 3-ын 14 дээр могоод хэлэхдээ тоос шороо идэх болно гэсэн. Эхлэл 3-ын 17-оос 19-оос харахад Адам хэлэхэд бүү идгэж миний чамд тушаасан модноос идсэн учир чамаас болж газар хараагдлаа. Чамд тэрээр өргөс зангуугч ургуулна. Тухныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Чи хөрс шороо тул
хөрс шорондоо буцна гэжээ. Тэгэж хэлсэн. Тоос шороогоор бүтээгдсэн болохоор шорондоо буцна гэдэг нь үхэн гэдгийг хэлсэн байгаа. Одоо л могой шороо идэж амьдрдаггүй. Тэгэхээр энэ нь түүнийг хэлсэн юм биш. Хевлийгээрээ мүлхэж яваа энэ могой Бурханаас тийм хараалыг авсан. За тэгэж тоос шороо идэх болно гэдэг нь бузар сүнсний ажлыг хэлж байгаа. Чи тоос шороо тул тоос шороондоо буцнаа. Энэ нь махан биеийг хэлсэн. Тоос шороо идэх болно гэж хэлсэн нь бузар сүнсэнд хэлсэн үг байна. Бузар сүнс тэгэхээр завхарсан хүний энэ махан бие дотор ажиллаж байгаа байна. Энэ махан бие нь хөрс шороо учраас. Хүний энэ махан бие дотор бузар сүнс ажилдаг байна. Тиймээс Галат 5-ын 16-17 харах юм бол мах бод сүнсний эсрэг хүсдэг, сүнс мах бодын эсрэг хүсдэг. Мах бод сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг гэж хэлсэн байгаа. Эсэргүүцдэг. Бидний дотор байгаа ариун сүнс одоо өөрчлөгдөөгүй байгаа хуучин зан чанартайгаа тэмцдэг. Тэгэд мах бодч гэсэндээ сүнсийг эсэргүүцдэг. Мах бод сүнсний эсрэг хүсдэг. Өөрчлөгдөөгүй байгаа хуучин зан чанар. Энэ нь ариун сүнсний ажил цаад хийдэг. Бид үгийг сурж, ухаарч, Бурхны нэгүсэлд талархаад эзнийг хайрлаж байгаа сэтгэлээр үгэнд дуулууртай бай гэсэн сэтгэл аврагдсан хүнд байдаг. Гэхдээ түүнд нь саад хийдэг зүйл байна. Ягаад аврагдсан хүн Бурхны үг гэдгийг мэдж байгаа мөртлөө Бурхны хүслийн дагуу амьдрах ёстойг мэдж байгаа мөртлөө дуулуургүй байдаг вэ? Ягаад энэ завхарсан мах бодынхоо хүслээр амьдрдаг вэ? Бузар сүнс тэгж ажиллаж байгаа болохоор. Мах бодын хүсэл бол өөрчлөгдөхгүй байгаа зан чанар байна. Сүнсийг эсэргүүцдэг. Сүрдэг байна. Тиймээс та нарын хүссэн юмыг чинь хийлгэхгүй тулд гэж байгаа. Хараахан өөрчлөгдөөгүй байгаа хуучин зан чанар бидний итгэлийн амьдралд ямар том саад хийдэг вэ? Бурхны үгийг сурахад саад хийдэг. Дуулууртай байхад саад хийдэг. Энэ мах бодоор дамжуулан бузар сүнс ажилдаг болохоор аврагдсан Христэд итгэгч хүмүүс ч Бурхны хүслийн дагуу амьдрч чаддаггүй. Энэ махан биеэ дагаад магад гэм нүгэлд ундаж амьдрах боломжтой. Тиймээс сэтгэлийн чинь эсрэг дайддаг мах бодын хүсэл тачаалуудыг цээрэл гэсэн. Энэ бузар сүнс мах бодын хүсэл тачаалаар амьдрахад дэмждэг байна. Аврагдсан Христэд итгэгч хүндэж өөрчлөгдөөг байгаа хуучин зан чанараар нь дамжуулаад сорилтыг өгч уруу татлагт автуулж унгаадаг. Энэ бол үнэхээр том асуудал. Энэ хэн нэгний тухай асуудал биш, харин бидний хүн тус бүрийн асуудал байна. Есүс 30 гаруй жил тэр мужаан Йосефийн хүүгээр 30 гаруй жил эгэл жирийн хүнээр амьдэрсэн шүү дээ. Түүний дараа Йордан голд баптист Иохноор баптизм хүртснийхээ дараа үйл хэргээ эхлүүлдэг. Матай 4-ийн 1-ээс ахуулаад харах юм бол Есүс тэгээд диаволд соригдохын тулд сүнсээр цөл рүү хөтлөгдөв. Тэр 40 өдөр 40 шөнө мацаг барьсны эцэст үлсжээ гэсэн байгаа. Энд нэг сонин зүйл нь бузар сүнсэнд хөтлөгдөөд соригдохоор явсан юм биш. Ариун сүнсээр хөтлөгдөөд диавол соригдохын тулд цөл рүү явсан гин. Яагаад тэгсэн бол?
Есүс биднийг аварья гэвэл эхлээд Есүс өөрөө бузар сүнсний сорилтыг ялах ёстой. Энэ хүн төрлөختний өвөг дээдс төлөөлөл болж байгаа Адам бузар сүнсний сорилтод унж Бурхны үгэнд дуулуургүй байж завхарсан болохоор Есүс аврах ажлыг хийхийн тулд Адамын бүтлгүйтлийг дахин сэргээх ёстой. Бузар сүнсний сорилтыг ялах ёстой. Тиймээс 40 өдөр 40 шөнө мацаг барьсны эцэст өлсчээ гэсэн. Тэгээд соригч ирээд Есүсийг сорьдог. Матай 4-ийн 4-р бүл ишлэл дээр гарч байгаа агуулгыг сайн мэднэ үсттэй. Чи Бурхны хүү муу юм бол Есүс Бурхны хүү гэдэг нь батлагдсан. Өөрийгөө ч Бурхны хүү гэдгээ мэдэж байсан. Гэтэл бузар сүнс юу гэсэн бэ? Чи Бурхны хүү муу юм бол энэ чулуунуудыг талах бол гэж тушаагаач. Чи Бурхны хүү юм бол яагаад ингэж өлсөд байгаа юм бэ? Чи энэ чулууг талах болгож чадах хүч чадал чамд байгаа өстэй Бурхны хүүхэд учраас Есүсийн төлөө Есүст санаа тавьж байгаа юм шиг л хэлж байгаа. Махан би энэ хамгийн ихээр өргөлсөн байсан, ядарсан байсан, сул болсон үед хамгийн хэрэгтэй зүйл бол идэх юм шүү дээ. Бузар сүнс идэх юмар сорж ирсэн бахнэ. Есүст санаа тавьж байгаа юм шиг л. Үгүй Бурхны хүүхэд яаж ингэж өлсөд байж чадаж байгаа юм бэ? Талах болгоод идэж чадна шүү дээ чи гээл. Үнэхээр сайхан сэтгэлийн үүднээс хэлж байгаа юм шиг багц. Гэхдээ тэр нь бузар сүнсний сорилт байсан байна. Есүс тийштэй би чинь нэрэ Бурхны хүүхэд штэ. Чулууг би талах болгоод идэж чадна штэ нэрэ. Тэрийг мартцсан байж. Тэгээд чулууг талах болгоод идсэн бол бузар сүнсний сорилтанд унчж байгаа явдал болно. Гэтэл Есүс Матай 4:4 дээр хүн зөвхөн талахаар бус харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдрнаа. Ингээл бузар сүнсний сорилтыг зайлуулсан үгээр талахаар бус талах хэрэгтэй ч үгээр амьдрнаа. Энэ үгийг ч гэсэндээ зөв ойлгох хэрэгтэй. Зөвхөн хоол идэх биш. Үгийг ч гэсэндээ сурах ёстой. Йов хэлэхдээ түүний амнаас гарддаг үгсийг би өөрт минь их хэрэгтэй хоолноос ч илүүгээр нандинсан гэсэн. Махан би үлсэх юм бол иднэ гэдэг. Гэвч түүнээс илүү Бурхны үгийг нандинсан гэж байгаа. Тэгэхээр хүн зөвхөн талахаар амьдрдаг биш ээ. Бурхны амнаас амьдрах ёстой, гарах үгээр амьдрах ёстой гэж хэлж байгаа нь Библийг сурж, цээжилж түүнийг л хэлсэн юм болов гэж бодсон ч үний юм шиг боловч тэр нь бас 100% зөв биш. Есүс бол үг махан бий болсон нэгэн шүү дээ. Бидэнтэй адилхан Бурхны үгийг Есүс мэдгүй байсан юм болов? Сурах шаардлагатай байсан юм болов? Цээжлэх шаардлагатай байсан юм болов? Бурхны үг байсан тэр нэгэн махан бий болоод ирсэн шүү дээ. Тиймээс хүн зөвхөн талахаар бус харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдрнаа гэж байгаа энэ үг нь хүн зөвхөн хоол идэж амьдрах биш. Үгийг ч гэсэндээ унших ёстой, сонсох ёстой, ухаарах ёстой гэсэн тийм утгатай юм биш. Үгэнд дуулууртай байх ёстой гэсэн үг. Иохан 4-өөс харах юм бол Есүс Йордан нутагт Галил руу явахын тулд Самараар дайрах ёстой болсон. Самарын хотоор дайрах ёстой болсон. Тэгээд өдрийн халуунд, нарны халуунд ядарч цуцаад цангаад өлсөөд байсан. Тэгээд шавнар нь
хот руу орж идэх юм авахаар яваад Есүс дээр авчирдаг. Тэгээ багшаа зоог л гэд хэлдэг. Тэр үед Есүсийн хэлсэн үгийг мэднэ үсттэй. Та нарын мэдгүй идэх хоол надад бий. Хэн нэгэн төрүүлээд Есүс юм авчираад өгчвүү. Гэтэл хэн ч авчирж өгөөгүй. Самар эмэгтэй ус өгөөч гэхэд нь ус өгөхгүй хүртэл мартаад усны саваа хүртэл орхиод Самар хот руу гүүгээд орчдөг үсттэй. Миний хоол бол намайг илгээсэн түүний хүслийг үйлдэн ажлыг нь гүйцэлдүүлэх явдал юм аа. Есүсийн хамгийн ихээр хүссэж байсан хоол нь 40 хоног өлсөний дараа хүн зөвхөн талхаар бос харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдрнаа. Энэ үг нь Бурхны үгэнд дуулууртай байхыг хэлж байгаа ахна. Энэ махан биед ямар ч зовлон бэрхшээл тулгарсан ч махан биеийн хэрэгцээ шаардлагаас илүү Бурхны үгэнд дуулууртай байх нь хамгийн чухал ахна. Тэр нь Иохан 4 дээр Есүс миний хоол бол намайг илгээсэн түүний хүслийг үйлдэн гэсэн байгаа. Тэгээд ажлыг нь гүйцэлдүүлэх явдал. Үйлдэх гэдэг нь юу вэ? Гэмтнийг аврахын тулд ирсэн шүү дээ. Гим нүгэл ихтэй тэр Самар эмэгтэйн үгийг сонсоод Самар хотынхан Есүсийн өмнө ирж байсан. Тэдэнд сайн мэдээг тарааж сүнсийг авралт хүргэх нь Есүсийн яг одоо хүсэж байсан хоол нь байсан байна. Өсөж цангаж исэн боловч түүнээс илүү чухал нь сүнсийг аврах нь илүү чухал байсан багаах нь. Тиймээс Есүс бозар сүнсний сорилтыг ялсан байгаа. Өөрөөсөө холдуулсан байна. Түүний дараа бозар сүнс яасан бэ? Сүмийн орой дээр завсаагаад тэгээд эндээс үсэр гэдэг ингэж бичигдсэн байдаг үсттэй гээд. Тэрээр Тэнгэр элч нартаа чиний талаар тушаан чамайг хөлөө чулуунд цогчихвээ гэсэндээ. Үсрээд үзэлдээ. Үсрэх юм бол Тэнгэр элч нар ирээд чамайг өргөөд явна гэж хэлээ үздээ. Үсрээд үз гэсэн байгаа. Бозор сүнсч гэсэндээ Есүсийг үгээр дамжуулаад ялсан чинь бас л эргүүлээд үгээр сорьсон байгаа. Тэр үг нь сорь гэсэн үг биш. Ямар ч хэцүү хүнд байдал донд Бурхан хамгаална гэсэн утгатай болохоос биш. Бурхан тэгхэн үгүй юу гэдгийг сорь гэсэн үг болов. Тиймээс Есүс бас ингэж бичигдсэн байдгаа. Эзэн Бурханаа бүр сорь гэж бичигдсэн байдгаа гэсэн. Хоёр дахь сорилт. Бозор сүнсний сорилтыг бас л холдуулсан. Гурав дахь нь юу байсан бэ? Хормын зуур ертөнцийн бүх хаанчлал болон сүр хүчийг үзүүлсэн. Тэгээд бозор сүнсний хэлсэн үг. Энэ бүхнийг би чамд өгье гэсэн. Энэ нь Эден цэцэрлэгт Адамд бүх зүйлийг захирах эрх мэдэл байсан. Гэтэл түүнийг диаволд алдсан байгаа. Тиймээс энэ диавол энэ дэлхийн ертөнцийн захирагч болсон байна. Энэ бүхнийг би чамд өгье. Чи сөхрөн надад мөргөөс. Энэ бүхнийг би чамд өгье. Үнэхээр том сорилт байгааз. Есүс чи эзэн Бурхандаа мөргөж зөвхөн түүнд үйлчил гэж бичигдсэн байдгаа гэсэн. Бурханаас өөр би хэнд мөргөх ёстой юм бэ гэсэн. Есүс бозор сүнсэнд шилжсэн байгаа. Энэ ертөнцийн зүйлсийг дахин сэргээхийн тулд ирсэн байна. Диаволд мөргснөөр биш, харин хүн төрлөختний гим нүглийн өмнөөс үхэж дахин амилснаар үхлийн иргэшээлийг, бозор сүнсний иргэшээлийг хагалах нь. Энэ ертөнцийн бүх алдрыг эзэн олох явдал нь тэр байсан байна. Тиймээс зөвхөн
түүнд үйлчлэл гэсэн байдгаа гэсэн. 3 бузар сүнсний сорилтыг Есүс ялсан байгаа. Энэ Эден цэцэрлэгт Адам ямар ч хэцүү байдал донд байж үзээгүй. Эден цэцэрлэгт тэр үдсэглэнтэй сайхан жимс ямар их байсан бэ? Чи хүсснээ идэгсэн шүү дээ. Жохон ч болов дутах зүйл байгаагүй. Жохон ч болов дутах зүйл байхгүй байхад бузар сүнсний сорилтанд дуунсан. Есүс хамгийн муу байдал донд 40 хоног өлссөн байдалтай, ядарсан, цангасан байдалтай тийм байхдаа бузар сүнсний сорилтыг үгээр ялсан байна. Есүсийг сорьсон энэ диавол биднийг ч гэсэндээ сорino. Бузар сүнсний сорилтанд унсан бол Есүс Христ болж чадахгүй байх байсан. Аврагч болж чадахгүй байх байсан. Биднийг аврахын тулд эхлээд Есүс бузар сүнсний сорилтыг бидэнтэй адил ийм махан биеийг өмсөж ирээд энэ махан биеэр хамгийн муу нөхцөл байдал донд бузар сүнсний сорилтыг ялах ёстой болсон. Эхний бузар сүнсний сорилт нь эдийн засаг санхүүгийн холбоотой асуудал байсныг мэдэх хэрэгтэй. Аврагдсан хүн ч гэсэндээ хэцүү байдалд ордог, зовлонд ордог, ядуу зүдүүч байж болно, тийм ээ. Тэр үед бузар сүнс ирээд чи аврагдсан биз дээ. Чи бурхны хүү байж яагаад ингэж хэцүү байгаа юм бэ? Яагаад ийм ядуу байгаа юм бэ? Ямар ч хамаагүй арга хэрэглээд чи ч гэсэндээ ингэж амьдрч чадна үсттэй угна гээл. Энэ ертөнцийн хүмүүс өөрийн хичээл зүтгэл, өөрийн арга барилаараа амьдардаг. Христэд итгэгч хүмүүс бидний сүнсийг аварсан бурхан бидний махан бие төртөл тусалдаг нэгэн тийм үү? Тэгвэл Христэд итгэгчид яаж амьдрах вэ? Христэд итгэгчид ажил хийхгүй амьдрах гэсэн үг биш. Ажил хийгээд амьдардаг. Гэхдээ амьдралынх нь арга өөр байгаа. Юу идэх үү, юу уух үү, юу өмсөх вэ гэж санаа бүү зав. Харийнхан энэ бүхнийг чармаан хайдаг. Харийнхан гэж байгаа нь аврагдаагүй хүмүүс. Энэ бүх зүйл та бүхэнд хэрэгтэй чинь эцэг мэддгээ гэсэн. Матай 6-гийн 30 дээр та нарын толгой дээрх ширхэг ус чинь хүртэл тоологдсон гэсэн. Миний толгой дэх усыг хүртэл тоолсон байхад юуг мэдэхгүй гэж би өөрийнхөө нөхцөл байдлыг мэдхээс илүү бурхан миний нөхцөл байдлыг сайн мэднэ. Бидэнд юу хэрэгтэй вэ гэдгийг мэдж байгаа гэдэг нь юу гэсэн үг вэ? Хариуцна гэсэн үг. Мэдхгүй дэ өгөхгүй байгаа юм биш ээ. Ямар ч зовлон донд бурханд найдаж гин үү гэдгийг харах гэж байгаа юм. Харин эхлээд бурханы хаанчлал ба зөвхт байдлыг цэжээр уншия да. Харин эхлээд бурханы хаанчлал ба зөвхт байдлыг хайхтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. Түүний хаанчлал гэж байгаа нь сайн мэдээ тараах явдал. Сайн мэдээ тараах явдал зөвхөн пастор номлогчл хийдэг юм бишээ. Бид нар бүгд сайн мэдээг тараах нь амьдралын маань эхний зорилго. Эзний бидэнд өгсөн хамгийн дээд үүрэг байгаа. Тиймээс бид нар тарин уу, бизнес эрхэлнэ үү, компанид ажиллана уу, зорилго нь юу вэ? Сайн мэдээг тараахын тулд байгаа. Би өөрөө сайн сайхан амьдрахын тулд биш. Яавал илүү олон сүнсийг эзний өмнө удирдах авралт хүргэх вэ? Түүний хаанчлалыг хайх нь энийг хэлж байна. Зөвхт байдал гэдэг нь аврагдсан хүн бурхны хүслийн дагуу амьдрах нь зөвхт байдлыг хайж байгаа явдал. Аврагдсан хүн бурхныг хайрлаж, ахан дүүсээ хайрлаж байгаа нь зөвхт байдлыг хайж байгаа явдал. Тиймээс бурхны хаанчлалын сайн мэдээг тарааж гадна талдаа, харин дотор талдаа ахан дүүсээ хайрлаж бурхны үгэнд дуулууртай байж зөвхт байдлыг хайх байна. Ингэж амьдрах юм бол бидний махан бид хэрэгцээтэй байгаа бүхнийг нэмж өгнө. Нэгийг авах юм бол нэмэлт нэг гэсэн юм байдаг тийм ээ.
Эхлээд Бурхны хаанчлал ба зөвхт байдлыг хаах юм бол эзэн бидэнд хэрэгтэй бүхнийг нэмж өгдөг байгаа. Бурхны амлалт байна. Энэ бол Бурхан амлалтаа гарцаагүй сахидаг нэгэн. Тэгвэл гэсэн. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгнө. Тэгэхгүй бол энэ амлалтанд итгэж чадахгүй байгаа учраас эзэн тусалж өгөхгүй. Тиймээс бид нар энэ ертөнцийн хүмүүсээс амьдарж байгаа арга нь өөр байгаа. ертөнцийн хүмүүс өөрийн арга барилаар унтсан цэрсэн ч мөнгө олох гэдэл мөнгө олох авьяас чадалгүй хүн нь хулгай лүүр хийгээд ч бол тухай амьдрах гээл Христэд итгэгч хүн бол тийм биш. Би одоо Бурхны хүүхэд учраас миний толгой дээрх ус сүртэл тоологдсон бахад надаас өөр юуг Бурхан мэдгүй гэж Бурхны улсад орох хүртэл Бурхан намайг хамгаалж удирдна. Гэвч Бурхны хаанчлал ба зөвхт байдлыг хай. Тэгвэл Библиэлд тэгвэл гэдэг үг олон бий. Тэгэхгүй бол тэр үгс хэрэгжихгүй байна. Тэгэхгүй байгаа нь Бурхны амлалтанд итгэж чадахгүй байгаа явдал. Итгэж байгаа хүнд итгэж байгаагийнхэн дагуу болдог. Тиймээс аврагдсан хүнд эхлээд энэ санхүүгийн холбоотой сорилт ирдэг бахнэ. Баян хүн тэр мөнгө төгрөгөө зөв хэрэгжилж чадахгүйгээсээ болж тэр нь Бурхны өмнө бас гим нүгэл. Ядуу хүн дэндүү ядуу байдлаасаа болж бас сорилтонд ордог. Тэгээд нэгдүгээр Иохан 2:15-аас ахуулаад 17 хүртэл харах юм бол ертөнц хийгээд ертөнцид байгаа юмсад бүү дурал аврагдсан хүнд хэлсэн үг ертөнц. Энэ ертөнцийн хаан бол диавол. Энэ ертөнц дээрх үцгэлэнтэй юмс тэдгээр зүйлсээр дамжуулан Христэд итгэгч нарыг унгаах гэдэг. ертөнц хийгээд ертөнцид байгаа юмсад бүү дурал гэж байгаа нь сэтгэл алдахыг хэлж байгаа. ертөнцид байгаа бүхэн тухайлбал мах бодын хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардамнал нь эцгээс бус харин энэ ертөнцөөс ирдэг юм. Мах бодын хүсэл тачаал, энэ нь уг модон хүнсэн цайн, нүдний хүсэл тачаал, энэ нь нүд булаам. Тэгээд амьдралын бардамнал энэ нь нэр төр олох гэсэн сэтгэл. Энэ гурван зүйл Еден цэцэрлэгт болор сүнс могоогоор дамжуулан Еваг мэхлэхдээ уруу татсан зүйл. Энэ жимснээс идээд үзэлтэй. Сайн мог мэдүүлэгч модны жимснээс идээд үз. Тэрийг идэх юм бол өөхөхгүй штэ. Бурхан яагаад үхнэ гэсэн бэ? Идчих юм бол Бурхан шиг болчихгүй гэсэн дээ. Бурхан албаар ингэж идүүлээгүй маа. Чи идээд үзэлтэй наадах чи амттай. Тэрийг идэх юм бол нүд чинь нээгдээл мэрэгүү ухаантай болол Бурхан шиг болно. Уг модон хүнсэн цайн, нүд булаам, ухаан тэлмээр болор сүнсний хэлсэн зүйлийг сонсон чинь яг үнэхээр л хүнсэн цайн, нүд булаам, ухаан тэлмээр нэрэл Бурхан шиг болох юм шиг санагдсан байгаа. Хүний доторх сүнс Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн болохоор Бурхан шиг болохоос өмнө огтхон ч сэтгэл амрахгүй, мөнгө олсон ч сэтгэл амрахгүй. Энэ ертөнцийн хичнээн их мэдлэг мэрэгүү ухаан нэр төр янзын зүйлийг олж авсан ч сэтгэл ханахгүй. Яагаад вэ? Бурхан шиг болох Бурханы дүр төрхийн дагуу бүтээгдсэн болохоор. Гэтэл Бурхан шиг болох нь Бурханы үгэнд дуулууртай байх юм бол дуулууртай байх чинээгээр даруй болдог. Тэгэх юм бол Бурхан түүнийг өргөмжилдэг. Өргөмжлөгдөх гэвэл Бурхан там хүртэл хөөгөөд явуулдаг бузар сүнс шиг. Гэтэл мах бодын хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардамнал, хүнсэн цайн, нүд булаам, хорхоо хүрмээр санхүүгийн асуудал бас хүнсэн цайн,
Нүд булаам гэдэг нь юу вэ? Нүдний хүсэлд ачаал. Хүн үтсэглэнтэй сайхан зүйлсэд нүд алддаг. Амьдралын бардамнал. Энэ ертөнцийн өөрийгөө дүүйлэх хүссэн бардамнал бахан. Ийм зүйлсээр дамжуулан бузар сүнсний сорилт ирдэг. Марк 1:13-аас харах юм бол Есүс сатаанд сариулан цөлд 40 хоног байлаа. Тэнд тэр зэрлэг амьтдын дунд байсан гэсэн. Цөлд байх хугацаанд зэрлэг амьтдын дунд байсан. Сатаанд сариулан. Адам эден цэцэрлэгт амар тайван байдал донд сорилтон дуунсан. Харин Есүс маш хүнд зовлон дунд Бурхны үгээр сорилтыг ялч чадсан байгаа. Энэ нь Есүс Христ гэдгийг баталж байгаа бас нэгэн баталгаа. Бузар сүнсний сорилтыг ялж байж бузар сүнсний эрхшээлээс, сатааны эрхшээлээс биднийг аварч чадна шүү дээ. Зовлон дунд. Гэтэл Лук 4:13-аас харах юм бол Есүсийг сорж байсан диавол тохиромжтой цаг гэртэл түүнийг орхин оджээ гэсэн. 3 сорилт тавьчихад диавол яваад өгсөн. Гэхдээ тохиромжтой цаг гэртэл амьдралынх нь бүх өдрийн турш Есүсийг унгах гэж араас нь зууралдсан мэдхүү. Матай 27:40-оос харах юм бол Есүс загалмай дээр цовдлогчсон байгаа. Хүн төрлөختний гим нүглийг зойлж аврахын тулд тэгж зовж байгаа. Гэтэл тэр дунд бузар сүнс байсан. Чи Бурхны хүн муу юм бол загалмайнаасаа буугаач. Тэгвэл бид итгэе. Энэ бузар сүнс загалмайн доор хүртэл очоод Есүсийг сорж байгаа бахан. Энэ бузар сүнс аврагдсан Христэд итгэгчдийг эцсийн хүртэл араас нь зуурч сордог гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ бол үнэхээр чухал агуулга. Бузар сүнсний сорилтонд унах юм бол аврагдсан хүн ч итгэлээр амьдрч чадахгүй бүтлгүүтэх юм аа. Бурхны өмнө ямар ч хэрэггүй хүн болох нь байна. Дайны үед дайсныхаа сул талыг олж байж тийшээ довтолдог үсттэй. Бузар сүнс бидний сул талыг ашиглан биднийг унгах гэдэг. Бидний сул талыг ашиглан. Мөнгөнд сул хүн байлаа. Тэгэх юм бол эд хөрөнгөний асуудлаар унгаадаг. Искариотын Юдас ч мөнгөнд хайртай байсан болохоор бузар сүнс Юдасаар дамжуулан Есүсийг 30 мөнгөн зоосоор заруулсан. Есүсийг тэр зарсан юм биш, өөрийнхөө сүнсийг зарсан бахан. Тиймээс там руу явсан. Үлс 5 дээрээс харах юм бол Анания, Сапфир хоёр гарч байгаа. Тухайн үед Иерусалимд Христэд итгэгч нар Бурхны нэгүслийг ухаарад тэд нар нэг нэгнээ хайрлаад амьдарч байсан. Тэгээд гадагшаага зөвхөн сайн мэдээг тараая гэсэн тийм Бурхны сэтгэлийг тэгээд мөн Иерусалим удахгүй Ромын цэргүүдийн улмаас сүрнэ гэдгийг Есүс хэлсэн байсан болохоор Иерусалим дайшлаад бүслэгдэхийг та нар харахтаа энэ хотын хоосрол ойрхон буйг мэдэх болноо гэсэн. Тиймээс Иерусалимийн итгэгчдэд Иерусалимд ямар ч найдвар байгаагүй. Өөрсдийнхөө зүйлийг өөрсдийнхөө гэж үздэггүй байсан. Орон байртай газартай байсан хүмүүс нь түүнийгээ зараад элчнэрийн хөл тавихад тэд хүн бүрт хэрэгцээнийх нь хэрээр хуваарилдаг байлаа. Гачигдсан хүн тэдний дунд байсангүй гэсэн. Гэтэл тэр дунд Анания, Сапфир гэх эхнэр нөхөр хоёр байсан байна. Энэ хоёр ч гэсэндээ бусадтай адилхан бүх зүйлээ зарсан. Орон байр байна уу, газар байна уу, бүгдийг зарсан байна. Гэхдээ бүгдийг өргөх ёстой байсан чинь тэгээгүй. Нэг хэсгийг нь үлдээсэн байгаа. Бүгдийг өгчих юм бол одоо бид нар юу идэж амьдрах юм бэ гэд Петр хэлдэг. Петр давчраад өгдөг. Петр Анания
зүрхч нь яагаад сатаанд автаж ариун сүнсэнд худал хэлвэ гэдэг. Хүнд худал хэлсэн юм биш, бурханд худал хэлсэн байх. Тэгэл газар унаал амьсгал хураагаад өгдөг. Энэ Анания аврагдаагүй хүн биш, аврагдсан хүн байсан. Аврагдаагүй хүн байсан бол ингэж өгөхгүй байх байсан. Тиймээс хэсэг залуус оршуулад ирдэг. Гэтэл хэсэг хугацааны дараа эхнэр нь юу болсныг мэдлгүй бас орж ирсэн. Петрийн өмнө ирдэг. Ийм үнээр зарсан уу гэд асуусан. Гэтэл тийм ээ, ийм үнээр зарсан гэж хэлсэн. Петр хэлдэг. Та хоёр юунд эзний сүнсийг сорхоор санаа нийлв. Харагтун нөхрийг чинь оршуулагчдын хөл хаалганы дэргэд ирлээ. Тэд чамайгч бас авч гарганаа. Сапирч гэсэндээ газар унаад амьсгал хураас. Иерусалимийн хүмүүс үүнийг сонсоод үнэхээр айж эмээцгээсэн. Сүүлийн үед бол талыг нь өргөхгүй байсан ч бүгдийг нь хомсолсон ч өгөхгүй тийм ээ. Яагаад? Тэр үеэс өөр үе болохоор өгөхгүй юм биш ээ. Гэхдээ асуудал байгаа. Түүнийг мэдэх хэрэгтэй. Бид ямар нэгэн зүйл болоход бидний хийх ёстой зүйл гэж бий. Энэ махан биеийнхээ харам зангаас болоод чаддгүй. Нэгийн ч үлдээлгүй бүгдийг өрг гэсэн үг биш ээ. Идэх зүйл, өмсөх зүйл байвал түүнээр сэтгэл хангалуун байж мэдээ. Миний хэрэгцээний дагуу байхтал болно. Үлдсэнийг нь сайн мэдээ тараах ажилд. Аврагдсан ахан дүүс дунд хэцүү ахан дүүс байвал тэр зүйл хэрэгтэй байгаа хүн байгаа бол тэдэнд туслахын тулд надад даалгасан. Надад байлаа гэд минийх биш байх нэ. Би өөрийнхөө хэрэглэх хэмжээнд хэрэглэн, сайн мэдээнд хэрэглэх зүйл байна. Ахан дүүст хэрэглэх зүйл гэж байна. Ингэж зөв хуваарлах ёстой. Тиймээс мөнгөнд дурлаж байгаа хүн тэр хүнд мөнгөний сорилт ирдэг. Тиймээс 1-р Тимот 6-гийн 9-өөс харвал баяжих хүсэлтэй хүмүүс уруу татлага ба орхих зүсэн бүрийн мунхаг хор хөнөөлтөй хүсэл дундаг. Эдгээр нь хүмүүсийг үгүрэл ба хүс сүрэлд живүүлдэг. Мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс. Шунсан зарим нь итгэлээсээ төөрч түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбжээ. Мөнгөнд дурлах гэдэг нь мөнгөнд хорогдсон сэтгэл байгаа. Мөнгө. Тэр хүн. Мөнгө таавал миний эзэн, миний бурхан. Мөнгө өөрийг нь хамгаалж өгж байгаа. Мөнгө өөрийг нь жаргалтай болгож байгаа. Өөрийнх нь нэрээдүг хариуцж байгаа. Мөнгөнд найдаад амьдарч байгаа хүн бахан. Тиймээс мөнгөнд дурлах нь хамаг муугийн үндэс гэж байгаа нь. Хамаг муу зүйл түүнээс эхлэлтэй яхна. Тиймээс шунсан зарим нь итгэлээсээ төөрч түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбжээ. Аврагдсан хүн итгэлээсээ холдох нь үгнээс салж байгаа явдал. Итгэлийн амьдралаасаа төөрч байгаа явдал. Итгэлийн амьдрал гэдэг нь сум дээр ирээл магтан дуудуулаад залбираал үг сонсоол тэгэл буцаж хараал явж байгаа тийм амьдрал биш. Итгэлийн амьдрал бол үнэхээр энэ үгийг сонсоод залбирахын сацуу. Дуулууртай байж чадах үгэндээ нэгээр нь дуулууртай байгаад сахиад явах амьдрал байна. Тэгэхгүй бол хуурамч хүн болно. Хоёр нүртхэн болно. Түүний дараа эсрэг хүйсэнд сул хүн бий. Эсрэг хүйсэнд сул хүн. Эсрэг хүйсний уруу таталгаар унгаах гэж боловсон сордог. Хуучин гэрэн дээрээс харах юм бол Самсон байгаа. Самсон тухайн үед бурхан шүүгч болгосон. Филистийн
иргэшээлтэд тулалдаж ял гэсэн. Тэгээд хүч чадлыг өгсөн. Гэтэл энэ Самсон харь үндэстэн эмэгтэйд дурлсан. Самсон болон Делилагийн тухай кино уртл байгаа үстэй. Харь эмэгтэй, хөөрхөн эмэгтэй. Түүнийг хараад сэтгэлээ алдаад уруу татлагад автсан байгаа. Тэгээд эцэст нь хоёр нүдээ ухуулж тэгэл хүрлэгнжээр дөнгөлүүлж тэрм мэргүүлж Филист хүмүүсийн доог тахуу болдог шүү дээ. Эсрэг хүүсэн дунснаар л тийм дүр төрхтөө болж байгаа. Бас Израилийн хаан Давид хаан судлаа сайн сахих ёстой байтал өөрийнх нь сайдууд цэргүүд дайн тулаантаа явж байхад өөрөө ордондоо унтаж оройтож босож ирснээ. Тэр ордноосоо нэгэн эмэгтэй усанд орж байгааг хардаг. Тэр Ууриягийн эхнэрийг дагуулж ирээд гим нүгэл хийгээд тэр гим нүглийн нууж далдлахын тулд түүний нөхөр Уурияг тэргүүн игнэн дайнд явуулаад өхүүлдэг. Натан иш үзүүлэгч гим нүглийг нь зэмлэхэд үүлж гашуудаад гимсэн боловч гим нүглийн шийтгэлийг нь өршөөсөн ч сахилгажуулалт үлдсэн амьдралд нь ямар их байсан бэ? Хүүхэд нь өөрөөс нь нурвж, хүүхдээсээ зогтож, хөөгдөж хэлхийн аргагүй их зовсон. Түүний дараа түүний хүү Соломон бас яасан бэ? Соломон бурхан түүнд бүхий л зүйлийг өгсөн, дутх зүйл түүнд байхгүй байсан. Гэтэл энэ Соломон ч гэсэндээ харь эмэгтэйд их дуртай байсан. Египт эмэгтэй. Янз бүрийн харийн эмэгтэйчүүдийг авчраад тэдний үйлчилдэг бурхтад бас мөргөөдөл. Бурхан зэмлээд байхад хүртэл эргээгүй. Тиймээс 12 авгоос 10-ыг нь бурхан аваад түүний туслах Яробам руу шилжүүлж өгдөг шүү дээ. Эсрэг хүсний уруу татлагаас болж унсан хүмүүс олон бий. Яаковын хүү Йосеф байна шүү дээ. Ахан дүүстэй үзэн ядагдаад Египт руу хөдөлдөгдаад явсан. Гэтэл Йосефтэй бурхан хамт байгаад ажилдаа үнэхээр үнэнч сайн байсан болохоор Потифар гэдэг Египтийн хааны ордонд өндөр байр суурьнд байсан нэгэн хүний гэрт бас гэрийн даамал болоод байсан. Гэтэл нөхөр нь одоо хааны ордонд очиод ажиллаа хийгээд гэрт нь хинч байхгүй үед Потифарын эхнэр өөрлөн харагдаж гинөө. Баян өөрлөн нүд ирмээд л байсан байна. Тэгэл бүх зүйлээ учирлаж хэлээд л аялаа сонирхолтой бай л даа гэд. Тиймээс Йосеф хамт байхыг хүртэл хүсээгүй. Гэтэл нэг өдөр хинч байхгүй үед тэр эмэгтэй Йосефийг зуурж аваад бүх зүйлээ учирлаад хэлж байгаа. Надтай унтаач гэд. Ховцснаас нь зуурцсан болохоор яах вэ? Ховцсон тухайн үед одоо биднийх шиг ийм байгаагүй. Харин нүмерх шиг өөр дээрээ нүмерчдэг байсан. Тийм гадуур хувцс байсан. Гэтэл ховцснаас нь зуураад байсан болохоор тайлч хаяал зогтсон байна. Энэ нэмэгтэй тиймээс нөхөр Потифар ирэхээр тэр Юудэ залуу болох Йосеф намайг хүчирхийлэх гэлээ. Би орилсон тул хувцаа миний гарт үлдээгээд зугтаад одлоо. Потифар бодоод үзэхэд Йосеф бугн тэгэх залуу биш те. Ямар сони юм бэ гэж бодсон боловч нотлогоо байхгүй болохоор яах вүлээ. Йосефийг бариад тэгээд шоронд хийдэг. Хааны туслахууд алдаа гаргах юм бол одоо хордог байсан тийм шоронд хийсэн байна. Тэгээд дараа нь хааны зүүдийг тайлж өгсөний төлөөс нь
Египтийн захирагч болдог шүү дээ. Энэ үйл явдлыг сайн мэдэж байгаа. Магадгүй Йосеф Потифарын эхнэрийн тэр уруу татлагад унсан бол яах байсан бэ? Магад Йосефийн нэр Библиэлд гарахгүй байх байсан. Бурхан Йосефоор дамжуулан хийх ажлаа дуусгасан байж таарна. Эсрэг гүйсний уруу татлага үнэхэр хүчтэй, түүнийг мэдхүү. Аврагдаагүй хүмүүсийг хэлэх чаргагүй, аврагдсан хүнч энэ эсрэг гүйсэнд ундаг хүмүүс олон. Бүр цаашлаад номлогч нар хүртэл ундаг. Уучлаарай. Номлогч нарын дундаас эсрэг гүйсний асуудлаар унаад номлогчийн ажлаа болсон хүмүүс ч гэсэндээ хэд байгаа. Хэлэх аргагүй. Төгсгөл байхгүй түүнд бол. Манай чуулган түүнийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. Түүний дараа нэр төр олох гэсэн сэтгэл. Тэр сэтгэлээр нь бозор сүнсээс сордог. Тиймээс 1-р Тимот 3:6-7 гарах юм бол энэ чуулганд үйлчлэл олгохдоо одоо Живсан юм байна, Чангнун юм байна. Ингэж харгалзагч томилоход бас нухацтай няхур байх ёстой гэж хэлсэн байгаа. Яаж? Шин итгэгч байж болохгүй. Аврагдаад удаагүй хүн итгэл нь сайн бүрэлдэж бий болоогүй хүнд үйлчлэл өгөх юм бол ямар нэгэн цол тэмдэг авцсан юм шиг бардан болчих нь байна. Үйлчлэл бол ямар нэгэн цол тэмдэг тушаал биш байх нь тушаал ахиж байгаа явдал. Хин нэгэн надтай ойролцоо хүн Живсан юм болчлоо. Гэтэл би намайг Живсан юм болгосонгүйгээ сүмдээ ирэхэ болцсон хүн би. Үнэхээр хачин хүн байна. Энэ нь ямар бардам сэтгэл вэ? Үйлчлэл авж байгаа нь цол тэмдэг юм уу? Үгүй. Харин үйлчлэх явдал байна. Тиймээс манай чуулганд их юм хийж байгаа хүнийг үйлчлэлийн ахлагч гэж хэлээд байгаа. Ээжүүдийн хэсэг гэж байгаа нь гэр орондоо нөхөртөө үйлчлэх ёстой, хүүхдүүдээ өсгөх ёстой. Чуулган дотор ч гэсэндээ ямар их юм хийж байгаа вэ? Энэ чуулган дотор үйлчилж байгаа ах нар тэр ямар цол тэмдэг гэж өргөмжлөгдөх шалтгаан байгаа мó? Гэтэл үйлчлэл өгсөнгүүгээд гомдоод чуулгандаа ирэхэ болчихж байгаа хүн байгаа бол тэр үнэхээр хачирхалтай зүйл байна. Энэ нь амьдралын бардамнал байгаа юм а. Тэр бол бардам сэтгэл. Израилийн хаан Саул тиймээс шин итгэгч байж болохгүй. Бөгөөс бие тон диаволын ялд унахгүй гэсэн. Диаволын ял гэж байгаа нь бардамлаас болсон байна. Исая 14:12-оос харах юм бол Люцифер, Габриэл, Михаил, Габриэл, Люцифер энэ гурван дэнгэр элчийн нэг Люцифер бурхан шиг болох гээд бардамнаж байгаад хөөгдсөн. Тиймээс диаволын ялд унахгүй. Бардамнал бол сэтгэлдээ өргөмжлөгдөхийг хүсэж байгаа хүнд энэ Люцифер бардам сэтгэлийг суулгаад өгдөг байна. Тэгээд энэ Израилийн хаан Саул байна штэ. Энэ Саул анхны хаан эхэндээ бол үнэхээр дарууд орд байсан. Дарууд орд байсан болохоор Бурхан түүнийг Израилийн хаан болгож томилсон. Эхэндээ их сайн байсан. Одоо нэг хэсэг хийгээд тогтвортой болцсон болохоор бардам болчихсон байна. Бурханы үгийг сонсохгүй өөрийн дураар байж эхэлсэн байгаа. Тиймээс Бурхан Давидыг томилоод Израилийн хаан болгох гэтэл түүнд атаархаж эмэгтэйчүүд дуулалдаал хөгжилдөөл Давид түмийг алав, Саул мянгаыг алав гэлдэгсэн. Өөрт нь мянгаыг онолоо. Давидэд түмийг хамаарууллаа гэд. Атаархдаг үсттэй Давидыг алнаа гэд. Давидыг алах гээд араас нь байн хөөцөлдсөн.
Тэгж байгаад өөрөө эхлээд өгчихсөн. Бардам болвол өхнө. Тиймээс энэ бузар сүнс бурхан шиг болох гэж байгаад хөөгдсөн болохоор хүний сэтгэл дотор бардам сэтгэлийг бий болгодог. Тэгээд 1-р Коринт 10:13-ыг харах юм бол сорилтыг дааж гарахын чинь төлөө сорилттой хамт мөн гарцыг ч өгнө гэсэн. Тэр та нарыг хэрээр чинь хэтэртэл соригдохыг зөвшөөрдөггүй. Залбирч үгийг бодох юм бол бурхан сорилтыг ялахад тусалдаг, дааж гарах гарцыг өгдөг. Тиймээс үргэлж сэргэг байж үг болон залбирлаар сорилтыг хөөн зайлуулах ёстой. Тэгдэггүй болохоор хамгаалалтгүй байх юм бол бузар сүнсний сорилт ирэх юм бол яах ихээ мэдэхгүй байж байгаа дундаг. 1-р Петр 5:8-9-оос харах юм бол энэ диавол нь хин нэг залгихаар хайж буй архирах арслан мэт энд тэмдэггүй явдгаа гэсэн. Сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь архирах арслан мэт. Энэ арслан ичээ хайгаад явдаг үсттэй. Түүнтэй адилхан энд тэмдэггүй хайж явдгаа гэж байна. Харин та нар бат итгэлээрээ түүнийг эсэргүүцсэн. Бид сул дорой байдал донд байх юм бол бузар сүнсний хоол болно мэдхүү. Могойд хэлсэн чи тоос чороо идэж амьдрнаа. Адамд чи тоос чороо тул тоос чороондоо буцаж очино. Махан биеийг нь хэлсэн. Энэ диавол өөрчлөгдөөгүй байгаа махан бие дотор ажилдаг. Тийм болохоор бид нар ухаан сэргэг байх ёстой байна. Яков 4:7-оос харвал диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлнаа. Эсэргүүцэх ёстой байна. Тэмцэх ёстой тулалдаж. Унаж болохгүй. Энэ бузар сүнс сул талыг нь олж тийшээ нь довтолж сордог, уруу татдаг. Тиймээс надад ямар сул тал байна вэ? Түүнийг олж илрүүлж ухаантай байх ёстой байна. Ефес 5:26-аас харах юм бол уурлавч нүгэл бүү үйлд. Уур хилэн дээр чинь нар бүүж аргаг гэсэн. Уурлавч. За хүний дотор уур төрөндөө. Одоо муухай юм сонсох юм бол ямар нэгэн зүйл болох юм бол уур бол хурж болно. Уур хүрхийг яах ч аргагүй. Гэхдээ нүгэл бүү үйлд гэж байгаа нь гаднаа хараал болгоод хэлэх ч юм уу, нудраг маань явах ч юм уу. Тэгвэл нүгэл үлдэж байгаа явдал. Уурлавч нүгэл бүү үйлд. Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг. Бошуухан шиг таслан зогсоо. Нар жаргах хүртэл байлгаад байж болохгүй гэсэн үг. Хин нэг нь намайг хохироолоо, намайг доромжллоо. Гэ түүнийг нь санаал хэдний өдөр заавал юуны хариуг авна да гэл занаал байж байдаг. Бузар сүнс тэр үед яах вэ? Харин тий зүгээр орхиж болохгүй заавал чи буцаад хариугаа ав. Бузар сүнс ингэж довтолдог, өдөө хатгадаг бай. Гэтэл түргэн зантай хүн тэр түргэн занг нь бузар сүнс хэрэгэлдэг. Тэгэхээр өөрийн маань сул тал юу вэ? Түүнийг мэдэх хэрэгтэй. Нэр төрөө бодсон сэтгэл, түүнийг нь ашиглаж өргөмжлөгдөхийг хүссэн сэтгэлээр нь бузар сүнс тэр хүнийг унгахыг хүсдэг байна. Тэгээд бузар сүнсний сорж байгаа тэр сорилтыг temptation гэдэг байгаа уруу татлага, унгаах гэж. Түүний дараа бас нэг сорилт нь за бас хэлье. Бурхан бидний итгэлийг дасгалжуулахын тулд сордог trial гэж байгаа. Сорилт, шалгуур, бэлдэж дасгалжуулах, цэвэршүүлэх Яков 1-р бүлгээс хайж олъё. Еврей номны дараагийн ном Яков 1:2-3 Яков 1:2-3 Ах トゥ нар минь элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. Итгэлийн чин шалгуур төвчгөлт хүргэдгийг та нар мэдэх үлээ.
энд элдвийн сорилт орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. Энэ сорилт нь унгаахын төлөөх сорилт биш байна. Харин биднийг дасгалжуулахын тулд бидэнд өгж байгаа зовлон хүнд хэцүү байдлыг хэлж байгаа. Сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үзээ. Яагаад вэ? Бурхан биднийг дасгалжуулж бэлтгэхийн тулд цэрэг хүн бэлтгэл сургуулилтынхаа үеэр сайн сургагдах ёстой. Бэлтгэл сургуулилтын үеэр хөлс их урсгавал дайны үед цус баг урсгана гэж байгаа. Христэд итгэгч хүнч болор сүнсний сорилтыг ялъя гэвэл Бурхан биднийг дасгалжуулаад намайг хүчтэй хүн болгож бэлддэг. Энэ сорилт бол trial гэж байгаа. Дасгалжуулж бэлтгэж байгаа явдал байна. Тийм болохоор бүрэн баяр хөөр гэж үз. Итгэлийн чинь шалгуур гэсэн багаз. Энэ шалгуур төвчээрт хүргэдгийг та нар мэдэх билээ. Энэ сорилтыг сайн төсвөрлөх юм бол түүнийг ялж чадах зовлон болон сорилтыг ялж чадах хүч надад бий болдог байна. Төвчээрт хүргэдэг. Төвчээрт хүргэдгийг та нар мэдэх билээ. 4 дээр төвчээр чинь бүрэн үр дүнтэй байг. Тэгвэл та нар төгс бүрэн бүтэн юугаарч дутахгүй байна. Энэ сорилтыг сайн төсвөрлж байгаа хүн үнэхээр хүчтэй, хүчрхэг Христэд итгэгч болж байгаа. Тиймээс Бурхан биднийг дасгалжуулахын тулд өгдөг сорилт байгаа хан. Тэгээд дуулал 26-гийн 2-оос харвал эзэн намайг шалгаж, намайг туршаач, элэг зүрхийг минь шалгаач. Бурхан минь миний сэтгэлийг шалгаж туршаач гэж хэлж байна. Дуулал 66-гийн 10 дээрээс харвал Бурхан та биднийг сорьсон, мөнгийг цэвэршүүлдэг мэт та биднийг цэвэршүүлсэн гэсэн. Мөнгийг цэвэршүүлдэг мэт. Мөнгө болон алтыг яаж цэвэршүүлдэг вэ? Малах 3:3-аас харах юм бол Бурхан сууж байгаад Левийн хөвгүүдийг цэвэршүүлэх болно гэсэн. Алт мөнгө шиг цэвэршүүлж, цэвэр болгож, зөвхт байдал дотор эзэнд өргөл өргөдөг болтолно гэсэн байна. Левийн хөвгүүд бол Бурханд үйлчилдэг хүмүүс. Аврагдсан хүн Левийн хөвгүүдтэй адилхан Бурханд үйлчилж байгаа хүн байна. Гэтэл цэвэршүүлдэг гэхдээ алт мөнгө шиг цэвэршүүлнэ гэж хэлсэн байна. Анхнаасаа шижир алт цэвэр мөнгө гэж байхгүй. Галаар цэвэршүүлдэг. Галд оруулаад. Гал руу оруулаад хайлуулах юм бол холцсон бүгд салж ундаг. Тэгээд эндээс шижир алт, хамгийн сүүлд үлдэж байгаа нь шижир алт, цэвэр мөнгө баг. Тэгэж бидний дотроос цэвэр бус юмсыг салгахын тулд Бурхан биднийг цэвэршүүлж дасгалжуулдаг бахан. Ингэж дасгалжуулалтанд орсон хүн холцсноосоо салдаг. Бидний дотор байгаа хуучин зан чанарыг байхгүй болгодог. Зөвхт байдал дотор эзэнд өргөл өргөдөг болтолно гэж байгаа нь. Тиймээс Йов 23:10-аас харах юм бол гэвч тэр миний замыг мэддэг. Тэр намайг шалгасан бөгөөд би алт мэт урагш гарч ирнэ гэсэн. Бурхан намайг шалгасны дараа би алт мэт. Үнэхээр шижир алт болоод Бурханыг хэрэглэхэд зохистой хүн болох нь байна. Бурханы дасгалжуулаагүй хүнийг Бурхан эрхэмд хэрэглэх аргагүй. Алт бол үн цэнтэй байх нь шижир алт, гэтэл холцтой байх юм бол тэр нь хэрэгцээгүй. 1-р Петр 1:6-7-г харах юм бол хэдийгээр та нар одоо түр зуурын бас шаардлагатай бол элдвийн сорилтод зовж байгаач үүндээ үлэмж баярладаг. Ингэснээр итгэлийн чин шалгуур галаар шалгагдах мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж Есүс Христийн илчлэл дээр магтаал алдар хүндэтгэл төрөх юм гэсэн байгаа.
элдвийн сорилтод тэсвэрлэж байгаа хүн эзнийг ирэхэд магтаал, алдар, хүндэтгэл хүрх юмаа гэдгийг хэлсэн байна. 1-р Петр 4-ийн 12-оос 13-ыг харах юм бол хайрт хүмүүс минь та нарыг сорихын тулд дунд чинь нэрдэг галт сорилтыг та нар ямар нэгэн хачирхалтай юм тохиолдсон мэд бүү гайх. Сорилт ирэхэд зовлон хэлж байна. Зовлон ирэхэд бурхан минь та ямар зорилгын улмаас ийм дасгалжуулалтыг надад өгнө вэ гэж бодох ёстой байна. Түүнд унчхаж болохгүй. Галт сорилт гэсэн тийм ээ. Анхны чуулганы итгэгчдэд маш олон хавчлага зовлон байсан. Тэр дунд итгэлээс ахиж илүү зоригтойгоор сайн мэдээг тараагаад үйлдсэн байна. Олон сорилт байсан. Тэгээд бас нэг сорилт нь хуулийг сахих нь уу, сахихгүй нь уу гэж бурхан Израилийн ард түмнийг сорьсон. Үүнийг тест гэж байгаа. Хичээлээ хэр сайн хийсэн бэ гэдгийг нь тестээр шалгадаг үстэй. Тэр шалгалтанд тэнцэх ёстой байдаг. Бурхан биднийг бас тестэлдэг. Гэтэл 16-гийн 4-өөс харах юм бол Израилийн ард түмэн Бурханы хууль дотор алхах нь үгүй юу гэдгийг сорих болно гэсэн. Хуулийг сахих нь уу, сахихгүй нь уу гэдгийг сорно гэсэн байгаа. Тиймээс Дэд хууль 8:2-оос харвал Израиль үндэснийг Египтээс гаргаад тэднийг 40 жил сүлийн амьдралаар амьдруулж манна хүртэл өгөөд заримдаа цангаасан, өлсгсөн, бас заримдаа идэх юм ихч өгдөг, хадыг цохиж ус хүртэл гаргаж өгдөг. Бурхан тэднийг өөрийнхөө хүч чадлаар хамгаалж Канаан нутаг хүртэл удирдсан боловч тэд Бурханы хууль дотор алхах нь үгүй юу? Зүрхэнд нь юу байсныг сорьсон байгаа. Бид аврагдсны дараа Канаан нутаг буюу Деважинд орох өдөр хүртэл тэр 40 жилийн Израилийн цүлийн амьдралтай адилхан 40 гэж байгаа зовлонгийн тоо. Түүнтэй адилхан биднийг ч гэсэндээ дасгалжуулдаг. Там руу явахыг нь өршөөсөн ч Деважингийн алдар сууд хүргэхийн тулд бидний хольц цэвэрлэгдэх ёстой. Цэвэр амьдралтай болох ёстой. Тэр алдарт ороход зохистой хүн болох ёстой. Тиймээс Бурханы үгийг сахих нь уу, сахихгүй нь уу гэж сорьдог байна. Дэд хууль 13:3-аас харвал Бурханыг бүх зүрх, бүх сэтгэлээрээ эзэн Бурхандаа хайртай эсхийг чинь эзэн Бурхан чинь шалган үзэж байгаа юм аа. Бүх сэтгэл, бүх хүч, бүх зүрхээрээ Бурханыг хайрлах нь үгүй юу гэдгийг шалгаж үзэж байгаа гэсэн. Тиймээс Бурхан биднийг сорьдог байна. За энэ тест байна. Эхлэл 22-ийн 1-ээс харах юм бол за цаг болчихсон байна. Хурдан хэлээд дуусгая. Авраамыг 100 настай байхад нь Исаакийг өгдөг шүү дээ. Исаак нэг 13-14 настай байх үед нь үнэхээр өхөрдөн хүүхэд наснд нь Авраам маш их хөрөнгөтэй байсан ч түүнээс илүү хөгшөрсөн эхнэрээс нь ч илүү өөрийнх нь хайртай байсан 100 настайдаа олсон хүү Исаак түүнээс илүү эрхэм нандин зүйл байгаагүй. Үнэхээр өхөрдөн хүүхэд наснд нь гэтэл тэр үед Бурхан Авраамыг сорьдог. Авраам чи хүүгээ хайртай цорын ганц хүүгээ Исаака надад тахил болгож өрг. Авраам юу гэсэн бэ? Бурхан минь миний хүү Исаакаар дамжуулан Тэнгэрийн од мэт далайн эргийн элс мэт
үр удамтай болгоно гээгүй илүү. Гэтэл одоо бариад аал гинүү? Бурхан таны сэтгэл өөрчлөгч юу? Үгүй бахна. Бодох хугацаа өгөөч ээ. Би эхнэртэйгээ зөвлөлдөх хэрэгтэй штэ гэж хэлээгүй бас. Тэгхийн бол баларна шүү дээ. Бурханы үгэнд шууд дуулууртай байх ёстой. За. Тэгээд эхнэр Саратагаа зөвлөлдсөн үү? Магадгүй хэлсэн бол юу гинэ? Чи буруу сонссон юм биш үү? Болор сонсны үг сонссон юм биш үү? Бурханы сэтгэл өөрчлөгдсөн юм уу? Болохгүй. Миний хүүг алах гэдэг юм бол намайг эхлээд ал. Зөвлөлдвөл болохгүй ах нэ. Өглөө эрт үүрээр эрт явъя гэж явсан байна. Мориа уул руу. Тэгээд 2 зарцаа аваад явдаг. Мориа ууланд 3 хоногийн замыг туулж очих байсан. Мориа уулын бэлд 2 зарцаа байж игээд 2 зарцаа дагуулад явбал яах вэ? Оо эзэн минь та галзуурчаа юу гэд болиулбал яах вэ? Намайг ихтэл энд байж игээд. Тэгээд өөрөө хотго болон галаа бариад тэгээд Исаак тэр тахилын модоо үүрээд явсан. Исаак ч гэсэндээ хаяад аав нь тахил өргөхийг харж л байсан. Бас л тийм тахил өргөх цаг нь юм болов гэдээ дагаад явсан. Өөрөө түлээний модыг үрчгсэн. Тэгээд аав нь утга барьчихсан. Тэгээд явсан байгаа. Исаак хэлсэн. Аваа. Энд хотго байна, түлээний мод байна, бүгд байна. Галанч байна. Бурхан дөргөх тахилын мал нь хаана байгаа юм бэ? Чи мална гэвэл яах вэ? Бурхан бэлдсэн байх болно гэдэг. Тэгээд Мориа уулан дээр гараад миний хөө бурхан өнөөдөр хамгийн сайн малыг өргөх ёстой гэсэн. Хамгийн хайртай Исаак цорын ганц хүүгээ бурхан дөрг гэсэн. Оо тийм үү аваа. За тэг. Гараа ингэ чанга хүлүүлсэн. Чанга хүлээд өг гээд. За тэгээд түлээний модоо өөрч тавиад. Тэгээд чанга хүлж байгаад гутгаа далаагаад за алах гэсэн байна. Авраам яасан бол тэр үед? Бурхан за намайг бити болиулаарай. За аллаа шүү. Тэгсэн болов? Яг далаагаа л алах гэтэл бурхан 22:12 дээр Абрама гэд дуудсан. Стоп гэд. Одоо болсон. Эхлэл 22:12 дээр чи хүүгээ цорын ганц хүүгээ надаас харамлаагүй тул чамайг бурхнаас имэдгийг чинь одоо би мэдлээ. Хажууд нь бурхан нэг одоо хоныг эврээрээ модонд тэгэлцсэн байхыг харуулсан байна. Ямар ч тач тэр шалгалтанд сорилтонд тэнцсэн бахна. Хүмүүсээ тиймээс л Авраам бүхий л итгэлийн өвгөд дээдс болсон. Итгэл бол итгэж дуулууртай байх явдал. Бурхан биднийг тестлэхдээ яах вэ? Янз бүрийн тест байгаа. Хамгийн том сорилт бол өөрийнхөө хамгийн их хайрлаж байгаа зүйлээ бурханд өрг гэх үед яах вэ? Хүүгээ надад өрг. Эсвэл чи хамгийн дуртай зүйлээ түүнийгээ өргөж чадах уу? Yes гэх ёстой шүү дээ. Бодож үзье. Цаг хугацаа өгөөч. Ингэж болохгүй. Тиймээс бид нар бурханд огтхонч дуулгаргүй байж болохгүй.
Бурханаас имээдгийг чинь одоо би мэдлээ. Ингээд тэмцэж байгаа ахна. Тэгээд Бурхан Авраамын тухай хэлэхдээ Еврей 11:17 дээр Авраам соригдохдоо Исаакийг өргөвөө гэсэн. Тэгээд Иремья 17:10 дээр эзэн би зүрхийг гэрэлхийлж цээж дотрыг шалгадаг нь хүн бүр замуудынхан дагуу үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм аа гэсэн. Бурхан биднийг сориод буруу зүйл байвал Бурхан сахилгажуулна уу байна уу гэх нь дуулууртай байх юм бол Бурхан түүнд хандсан ёроолыг үйлсийнхэн дагуу төлдөг бахна. Дуулууртай байвал ёроолыг өгч дуулуургүй байвал шийтгэл буулгана. Бурхан бол биднийг зүгээр орхидоггүй бахнэ. Тестлэх үеч байдаг. Тиймээс болор сүнсний сордог temptation уруу татлага биднийг мэхэлж унгах явдал. Мөн биднийг дасгалжуулж бэлтгэхийн тулд өгж байгаа сорилт зовлон байна. Түүний дараа биднийг тестлж байгаа шалгалт бас байна. Илүү их ёроол нэгүслийг өгөхийн тулд энэ бүгдэд сайн тэнцэх хэрэгтэй. Тэгэх юм бол Бурхан тэр хүнээр дамжуулан агуу ажлыг хийхээр зогсохгүй Бурхан ихээр ёроох болно. Үйлсийнхэн дагуу хариулна гэсэн болохоор залбирая. Энэрэнгүү Бурхан аав минь эзний үнэт цусаар биднийг аварч өгсөн тул бидний бие сэтгэл бүгд эзэн таних билээ. Бид үлдсэн амьдралдаа зөвхөн Бурханд үйлчлэн эзний хүсэл алдрын төлөө амьдрахыг хүсэж байна. Бидэнд ойртон ирж байгаа бүхий л сорилтыг бид бүхэн ялж чадхад тусална уу? Ёрын муу нэгэн бузар сүнсний сорилтоос биднийг ангижруулж өгөөрэй. Биднийг дасгалжуулж байгаа бүхий л сорилтод төсвөртэй хандаж ингэснээр бидний итгэлийг илүү бат бөх болгож өгнө үү? Биднийг сорж шалгаж байгаа эзэн минь бидний сэтгэл болон бүх зүйлийг та мэдэх тул Бурхны хүсэл Бурхны үгийн дагуу бид бүхэн дуулууртай амьдрахыг хүсэж байна. Эзэн та хүн тус бүрд үг болон ариун сүнсний хүч чадлаар зууран барьж өгөөрэй. Үлдсэн амьдралдаа Бурхан таны хүүхдийн хуваар үнэхээр тун удахгүй ирэх эзний алдрын өмнө ичих зүйл, зэмлүүлэх зүйл байхгүй байхад алдар магтаал хүндэтгэлийг хүртэхэд зохистой хүн болоход туслаарай. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.